Амар яагаад нэгэд тэнэ. Орой минь төгтөдөө. Бид 3 сая унтчихсэн байхгүй юу? Гэтэ суугаар унтаж болох юм уу? Болт юм уу? Болохгүй тэр нөгөө хүзүүн ингээд байна. Хүзүү энэ төр нөвт чинь те. Хүзүүн өчигдөр би ширээ ингээд унтахгүй байсан чинь хүзүүн манай өвдөд ингээд Хүзүү нөвдөд идэг те. Хүмүүс чинь л ингээл гоё дэрлээд гоё дулаан хүнжилтөд ороод хүнжлөөрөө ингээ хучаад гоё унтдаг. Амьтад яаж унтд юм бол? ингээд бид унтдаг. Амьтад уу? Ямар амьтан? Ямар амьтан ингэж унтдээ? Энэ дээд тийш. Үгүй ээ. Сая баясал ямар амьтныг дуурайж унтсан бэ? Тэгдэх. Тэгдэхээ ингэж унтд юм уу? Биш үү? Юу ийсэн юм болоо? Би бол ингээ хүн шиг л унтж ингэж харсан даа чамайг. Тэгээ шууд хэвтэл. Амьтад юу яаж унтд юм бол? Амар чимээ. Мөр ингэж унтд юм уу? Санийх шиг үү? Би дөрөв. Мөр ингэж унтд юм уу? Амар мэд хүчээ. Мөр яаж унтд юм бол? Мөр ингэж. Энэ. За мөр яаж унтд юм? Энэ Хараа би та хоёрт мөр яаж унтдгийг хэлчих үү? Мөр цогсоогоор унтдаг ингээд. Дөрөв хөлөө ингээд бат ингээд гიშгээд ингээд цогсоод тэр чигээрээ цогсоогоор унтдаг. Ингээд унтдаг тийм мөр. Тий. ингээд доошоо ингээд тэгээ нүрэ тогоогоо унтчих юм байна те. Сүл хүрээ. Хэр хөдөө гэрээсээ хол байгаа үедээ морь босоогоор унтдаг. Амар тайван байх үедээ бол хаяа хөвтөлтэй. Тэгтээ морь яагаад босоогоор унтдаг гэж? Аюул ирэх юм бол хойд хөлөөр аюулыг ингээ өшөглөн гэж бодоод ингээд унтдаг байхгүй юу? Тэгээд бас шууд аюул ирэх юм бол ингээ хурдан цухтана. Энэ моринд хамгийн аюултай амьт ямар амьт юм болоо? Дэслэг. Яма. Чон аюултай. Чон дайрж магадгүй морийг унтж яхад нь тийм болохоор хөлөөрөө өшөглөө шууд цухтана гэж боддог байхгүй. За. Энэ ямар амьтан бэ наа? Баярлаа. Энэ усан дотор живж унтдаг. Усан дотор живж унтдаг аа. Тийм үү? Сэлж унтдаг ингэж. Сэлээд үү? Сэлэнгээ тэгээ унтчихдээ юм уу те? Тэгтээ ингээд чи Монголоор унтдаг. Халам. Далайн гахаа. Далайн. Гахаа. Гэтэ яагаад энэ хаврын Дэлфин гэдэг штэ. Үгүй. Энэ хүүхдэн юм уу ямар? Тийм бэ. Хараа энэ амьтан болохоор зэрэг өрөөс нь нүдээ анж унтд юм байна. Өрөөс нь нүд нь хараагаараа. Ингэж унтдаг. Ингэж унтдаг. Тэгээ ягаад нэг нүдээ анж ийн гэж? Ягаад нэг нүд нь хараад байгаа юм бол? Нэг хажуу талаас нь асуудал гарвал Яг үнэ. Хажуу талаас нь асуудал гарах юм бол өөрийгөө хамгаалах нь шүү дээ, тэ? Энэ бүр 2 сар унтахгүй явж чадна гэж боддоо. Огт унтахгүй. Та хоёр унтахгүй хэр удаа явж чадах вэ? Энэ том нь унтахгүй 100,000 минут. 100,000 минут унтахгүй чадна гэж. Би лав тийм. Бүр амар их унтахгүй чадах юм шүү. Амар тэгвэл. Би бол унтахгүй 100,000 жил. 100,000 жил унтахгүй чадна. Яа. Нэг өдөрт тэгсэн шүү дээ. Нэг өдөр тэгсэн гэж юм бүр. Араач унтаагүй, өдөрч унтаагүй, өглөөч унтаагүй. Ерөөсөө огт унтаагүй юм бэ те? Найргүй унсан. Нойргүй унсан бэ. Тийм бэ. За энэ ямар амтан бэ наа? Мэдгүй. Сасан байгаагаа. Яг үнэ сарсан баавгаахаа. Энэ хараа. Ингэж хүнсэн. Ингэж далавчаараа өөрийгөө аваад унтдаг. Далавчаараа өөрийгөө ороож унтдаг гинэ. Сарсан баавгаахаа. Тэгдэм үү? Наатач чана англиар юу хэлээ? Энэ босоогоороо ингээд энэ хараа. Энэ ингээ модныхан дээдлэлтэй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд доош харж ингэж унтдаг. Сонирм байгааз толгой нь эндээ. Уул нь ингээд ингэмээр байгаад тэгсэн чинь үгүй ингэж доош модноос дүүшлэгдээд ингэж унтдаг гинэ. Сарсан баавгаахаа. Түл яах. Тэгээ шүн унтдаг. Өдөр нь унтаад шөнө нь сэргэг байдаг. гэдэг юм шүү.
Сарсан бав. Наача ингээд нөгөө ичтэй нөгөө англи vampire гэдэг. Англиар хэлээдээ. Зүгээр монголоор яа. Монгол хүн англиар хэлээд байгуул англи хүн болчих шүү. Гэтэ наача амар том уурч үттэй шүү. Тий, Монголын говьд их байдаг. Том юм ингээд арай ингээ хүн болоод ингээ хөвөрч. Чи нөгөө нэг үтсэн киногоор төсөл үдэн тий. Энд нэг сонио амтан байна бас. Би надад мэдх юм бэ. Наач нөгөө усанд ингээд хөлөө тавиа ингээд зогсоод ингээд хар юм ингээ хуршуутай тэгээ хуршууны шар. Тэр антиныг энэ хараа. Ингэж унтдаг юм уу? Ягаан өнгөтэй ийм урт төлтэй халуун орны шувуу хараа. Фламинго шүү. Фламинго яг үнэ. Тэгээ энэ болохоор ингээ нэг хөл дээр унтдаг, нэг хөлөө юу яагаад. Яг чи түрүү хэлээд байсан. Яаж унтдаг гинэ? Яаж зогсдог гинэ чи үзүүлтэй хүүхдүүд. Усан дээр үү? Тий. Жоох ийш зогсчоод үзүүлчих. Тэгээд ингээд ингэж ингэж унтд юм. Тэгээ нүдэ энэ да. Ингээ бие ингээ хураагаад тэгээ ингээд унтчих тийм юм. Хараа толгоогоо бүр ийшээ ингээ тавьцаад ингээд хүүшээ ямар их толгойд юм. Энэ урт хүзүүтэй. Тэгээ ингээ хүзүүгэн ингээд доошоо ингээд хөлөө болохоор зэрэг ингээд нэг хөлөө дэш нь догоорчдаг. Энэ тэрэн харагтаад тий. Тэгээ бусад шуунуудтайгаа ойрхон унтдаг гинэ бөөнөрөө ингээ олуулаа нэг дров. Хүн чинь болохоор ингээд ганцаараа унтдээ шүү дээ. Адуу жишээлбэл ингээл түрүүн зогсоогоороо ингээд унтчихсэн. Тэгсэн чинь энэ шуунууд болохоор ингээд сүргээрээ ингээд олуулаа унтдаг гинэ. Хүй. Үүд нэгтэй унтсан. Тийм бэ. Энэ ганцаараа хөвтцэн мэн те. Тинт бас нэг биш. Тэнд бас нэг байна. Энэ ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10. Та хоёр өдөрт хэдэн цаг унтдаг вэ? Би сар 12 гэж унтдаг. Тийм орой юу? Үгүй нөгөө 10 цагт 22 цагт яг тийм бах тий. Хавтан орсороо нэвтрүүлгээ үзчихэл унтчих юм бол та нарт хамгийн сайн цаг. Тавтанаас үзчихэл үлгэлийн цагаа сонсчоод шууд. Яг үнэ. Хэрвээ тэх юм бол та хангалттай сайн унтаад ханиад хөрөхгүй дархлаа сайтай тийм байдаг бахна шүү дээ. Би лав том болохыг хүсэж байгаа. Унтахаасаа өмнө шүдээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан нойрсороо баяртай. Амьтад яаж унтдаг тухай сонирхолтой нэвтрүүлэг хийсэн амар баясаяртай баярлалаа. Энэ илүү сонио амтан байгаамаа. Харин тийм байна те. Хамгийн сонио минь юм те. Монголд байхгүй. Энэ бол Монголд байгаа. Энэ усны амьт энэ байгаа юм Монголд. Далайн амьтан байхгүй.
шон эси зүдний хөлгөр одонд аялаад зүүн бэлгийг шон эси тавтанаар сороо амт нүхтөө тавтанаар сороо ах тусээ тавтанаар сороо алтан дэлхий тавтанаар сороо алсын одоо нартай тихимиг өдөр өнгөрч нарийн цэхэр шон эси эртний хөлгөр одонд аялаад их мөнхий шон эси тавтанаар сороо амт нүхтөө тавтанаар сороо ах тусээ тавтанаар сороо алтан дэлхий тавтанаар сороо